За сайн байцгаана уу? Манай Лим барилга подкастын 3 дахь дугаар эхэлж байна. За манай энэ удаагийн зочноор одоо барилгын салбарт 40 дэх жилдээ ажиллаж байгаа Монгол Улсын гавьяат барилгагч чинь за тэгээд зөвлөх инженер гээд маш олон одоо стартап барилгын салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа компаниудыг үүсгэн байгуулсан ийм зөвлөх инженер Эрдэнэ Утгай оролцож байна. За урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. За тэгээд ер нь таныг бол яг барилгын ажиллаж байгаа хүмүүс бол ихэнх нь мэдж байгаа байх гэж би бодож байна. Тэгэхээр ер нь таныг одоо детальны танилцуулахаас илүү таны одоогийн одоо төвлөрч явж байгаа ажлууд чи юу байна вэ? Яг одоо та ер нь яг юун дээр төвлөрч ажиллаж байна вэ? Гэдгээс эхэлье. Нэгдүгээрт нь яг одоо бол настайгаа дүүцсэн хэмжээний ажил хийж байна. Өөрөөр хэлбэл цуглуулсан мэдснийгаа эмхэлж бичээд хүнд хэрэгтэй болгоод тэгээд хүмүүст хүргэх ажил буюу нэг юм консалтинг маягийн үйл ажиллагаа одоо хийж байна. Арай залуу байхдаа бол тог бариад хүмүүсийн урталтаараа ашиглаад барилгаа өөрөө бариад явж байсан. Одоо бол ийм илүү тийм бодох, эмхлэх, цэгцлэх тэгээд залуучууд хэрэгтэй форматод оруулах гэх мэт ийм ажлуудыг л хийж байна. Бишиг цаасны ажил гэдэгтэй голцоо тийм. Өөрийнхөө одоо мэдлэгийг олон нийтэд түгээх тал дээр илүү төвлөрч ажиллаж байна. Тэгэхээр ямар хэлбэрээр тэрийгэ түгэнэ гэсэн үг үү? Бичиг цаас болоод ер нь бол нөгөө хүн чинь ихэнх амьдралаа олж аваад цуглуулад эмхлээд тэгээд дараа нь нөгөөдхийг ингээд хүртэл болгодог юм байна л да. Тэгэхээр одоо би бол яг нөгөөд нэг олж мэдснийгаа эмхлүүлээд нэг форматанд оруулаад тэгээд тэр форматаа хэд хэдэн хэлбэрээр хүмүүст хүргэх ийм ажил хийж гэнэ гэсэн үг. Тэгэхээр зөвлөх ажил үйлчилгээний хүрээнд голцоо одоогоор бол төрийн бодлогын хүрээнд норм дүрм боловсруулалттай холбоотой ажлууд дээр ажиллах. За барилгын гүйцэтгэх байгууллагуудын менежментийг хэрхэн авч явах тал дээр зөвлөмжүүд боловсруулах. Залуу инженерүүдэд хичээл одоо төрөл бүрийн онлайн хичээлүүд заах. За тэгээд дээр нь нэмээд одоо яг барилгын үйлдвэрлэлийн процессын удирдлага дээр техникийн шийдлүүд дээр зөвлөх ажил үйлчилгээ үзүүлдэг. Ийм ажлуудыг одоо багцуулж CCS гэдэг нэртэй компани байгуулж байгаа. Маш олон өргөн цар хүрээг хамарсан тийм ажил ингэж ойлголоо. За хоёулаа ер нь хойшоо дахиж ярина байх гэж бодож байна. Тэгээд би ер нь асуултуудынхаа одоо хамгийн ихэнд энийг асуумаар байна л да тань. Та бол ингээд одоо жишээлбэл барилгын салбар дотроо ингээд маш олон одоо стартап гэх юм уу те байгууллагуудыг ингэж үүсгэн байгуулах санаачлаг гаргасан. За зарим нь өөрөө дангаараа үүсгэн байгуулсан ч гэдэг юм уу те Delta Construction за миний мэдж байгаагаар бол үндэсний бүтээн байгуулалтын корпорац за тэгээд Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо заас яг одоо бол нөгөө CCS гэдэг энэ компанийг бас үүсгэн байгуулж байгаа гэж миний мэдмээр байгаа зүйл нь одоо та ер нь хизээ яг насны хувьд гэх юм уу туршлага хуримтлуулаад хэдий хэр насныхаа үед ч юм уу хэдий хэр туршлага хуримтлуулсны дараа эдгээрийг хий гэдэг юм бодол танд төрсөн бэ? Эсвэл одоо би бол залуу инженерүүд надад айгүй хэрэгтэй байхгүй. Би ер нь хизээ ингээд ийм одоо юмнуудыг үүсгээд амжилттай удирдах явах чадамжтай болд юм бэ гэдэг талаас нь энэ ч их сонин асуулт. Би бага байхад над тоглоом авч өгөхөөс задлахгүй байдаггүй тийм зуршилтай байсан. Дандаа эвдэлдэг, задлж үздэг, эвдэлдэг ямар ч тоглоомыг тэгээ босааж усардаг. За техникийн ийм чиг баримттай болсон хүмүүсийн бага насны түүхийг сонсохоор дандаа яг надтай 100% адилхан юм ярьд. Ер нь хэрэг дуртай, сониуж тэгээд буцаагаад эвлүүлэх нь илүү капитал байдаг. Тийм одоо байдаг. Тэгээд сурагч байхдаа ахаал нэг тийм ангийн дарга ахаал нэг тийм эвлийн орон дарга тийм ээ ахаал нэг тийм хүмүүс олон юм л ороод нэг нээлтийг яваад байдаг. Нэг байран дээр юм байдаггүй юм зуршилтай. Бүр хөөхд байх юм. Тэгээд би одоо нэг юм дээр удаан байж чаддгүй гэсэн үг. Тэгээд нөгөө тэр хөөхд байхын нэг юм дээр удаан байж чаддгүй арин шин маань бол Delta-г байгуулаад Delta Construction-ыг дараа нь үндэсний бүтээн байгуулалтыг дараа нь Монголын барилгын гүйцэтгэх байгууллагуудын холбоо гишүүдийг юм байгуулж байт юм уу. Эсвэл одоо Delta-гийн бүрэлдэхүүн дотор ажиллаж байгаа
одоо сүүлийн талаар бол 47 компани болж байгаа шиг байна залуучууд. Дельтад инженерээр ажиллаж байхаар нь чи одоо нэг компани байгавал одоо чи ингээл хүмүүсийг өдөөд. Тэгээд нөгөөдөл нь миний өвгөнд ороод янз бүрийн одоо энэ байгууллагууд байгуулаад туршаад. Авшим ийм маягийн дадал зуршил гэх юм уу да хүүхэд байхаас суудсан нэг байран дээр юм байдаггүй. Юмыг дандаа ингээд одоо ингүүл яхаа гэдэг юмд дотор амьдэрсэн гэсэн үг насаа. Тэгээ тэрний маань л одоо тэр суур тэр зарчмал намайг одоо нэг олон зөвлүүдийг үүсгэх, шинжлэх эсвэл турших хоббитой болгосон юм шиг байна. Тэгэд яг одоо ингээд жишээлбэл дурын хүн барилгын компани ч юм уу ингээд дурын хүн бизнес бас хийхэд нэлээд хэцүү шүү дээ тий. Тэгэхээр та бол бас ингээд үүсгэсэн бизнесүүд буюу үүсгэсэн энэ байгууллагууд нь өөрөө бас цаашаа үйл ажиллагаа за 5-аас дээш жил дээлтэй бол одоо баг 20 орчим жил ингээ үйл ажиллагаагаа тасралтгүй болж байгаа. Тэгэхээр бас энэ бол нөгөө анх байгуулагдсан компаниудын 95% нь эхний 5 жилдээ дампуурдаг гэдэг статистик. Тэгэнгүүт таны байгуулсан компаниудын бас нэлээд хэдэн одоо 50-аас дээш хувь нь 5-аас илүү жил ажиллаад явж байгаа жишээ нэ тий. Тэгэхээр бас тэр сониуч зан дээр нэмэгдээд нэг тодорхой хэмжээний мэдлэг ур чадварыг эзэмшээд тэгээд байгуулсан уу эсвэл ерөн ингээд байгуулсны дараа яг сурд юм болоо хүмүүс яад юм бол би тэр тий сонирхолтой асуулт шүү. Жишээлбэл би одоо мэдсэлч болоод ч юм уу эсвэл одоо автын жолооч болоод ч юм уу тий өөрийнхөө эзэмшээгүй мэргэжлийн салбарт бол ямар нэгэн сониуч үйлдэл хийхгүй шүү дээ. Сониуч миний тэр үйлдэлүүд бол миний мэдээж нэг тодорхой хугацаанд эзэмсэж авсан суур мэдлэг дээр маань барилгын инженерийн маань мэдлэг дээр нэмээд барилгын одоо төслүүд хэрэгжүүлэх явцад олж авсан туршлага дээр тулгуурлаж байгаа юм л да. Хүн ер нь л тэгдэг. Тэгээд өөрийнхөө л дээр эзэмсэн мэргэжлийн хүрээнд л энэ туршилтуудыг хийж идэг юм байна. Гэхдээ би нэг юм сони юмыг анзаарсан. Би одоо шилбэл чамаас ч юм уу, дотнолгээс ч юм уу ингээ надтай цуг ажилласан залуучуудаас сурдаг байхгүй юу? Хамтрагчтай. Тий. Тэгэхээр хүмүүс эхлээд бодохдоо Эрдэнэт инженер айгүй мундаг туршлагатай учраас мөнгөн төрөнд Эрдэнэт инженерээс сураад байна гэж боддог л та. Гэдэг. Би өөрөө нөгөө мөнгөн төрөө сурж байгаа учраас надад сонирн байгаа байхгүй юу? Эсвэл дотнолгт Калифорни их сургууль нэг юм заасан байна шүү дээ. Тэр мэдж байгаа дотнолгийн тэр их баялаг мэдлэгээс социализмын үеийн хүн би одоо ингээд авахаараа би өөрөө энтерпренеур биш. Дотнолгийн юм эсвэл мөнгөн төр миний хувьд энтерпренеурууд болж хувирж байгаа байхгүй юу? Шинийг санаачлагч нар, хөгжүүлэгч нар болж хувирж байгаа шүү дээ, тийм үү? Тий. Тэгэхээр эсрэгээр нь харж хөгжилтэй байдлаар харах юм бол үнийн хэрэгдээ бол хүмүүс намайг харахтаа ингээд ийм залуучуудыг өдөртаад ингээд амжилтанд хүрээд байна гэж хардаг боловч яг үнэн хэрэг дээр юм бол би нөгөө залуучуудаас ч баг паразитлаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр гол энэ одоо юмыг зохион байгуулж авч явах ёстой хүмүүний гол шин чанар бол оролцогч зохион байгуулалтанд оролцож байгаа залуучуудынхаа шин юм болгонуудыг ингээд сурж аваад тэрийг нь буцаагаад нөгөөдөл дээр хэрэглэх чадамжил юм шиг байгаа юм. Тэгэхээр энэ үнийг би арай жаахан эрт ойлгоцсон учраас ингээд амжилтанд хүрээд байдаг юм болов уу гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл надтай цуг ажилласан залуучуудыг өөрөөр нь хөгжүүлдэг гэсэн. Тэгээ ингэж өөрөөр нь хөгжүүлэхээр нөгөө залуучууд чинь өөрийгөө ингээд нэг толин тараад байна шүү дээ. Миний барьж байгаа толинд өөрийгөө хараад мөнгөн төр одоо жишээлбэл миний өөрт нь ингээд өөрийг харуулж байгаа толинд өөрийгөө хараад энэ миний энэ болохгүй байгаа юм байна гэж засчаа яваад байна гэсэн үг. Тийм маягаар явдаг учраас надтай цугайлсан компани залуу захирлуудын одоо стилинг нь ингээд талент өөрийгөө сайн харчаад алдаа гансаа яваад байгаа учраас хөгжөөд байгаа байхгүй юу. Тэрийг бол хүмүүс харахтаа Эрдэнэт захирал ингээд амар туршлагатай хэлж өгөөл нөгөөдөл нь нөгөөдхийн аваад гэж хардаг л байна. Яг ч тийм биш. Нэг наадан дээр ч юм болохоор би бас тантай бас 3 орчим жил ажилласны үед бас ажиглаж байгаа юм л та. Гэхдээ та бол ганцаараа бас ингээд одоо жишээлбэл хамт ажиллаж байгаа залуучуудаасаа сураад тэр хэдэн тань цаагаад явдгүй шүү дээ. Миний бодлоор тэр залуучууд нь бол танаас бас нэлийн их юм сурж байгаа шүү дээ. Туршлага байна. За ямар байх хэвээр компани өдөрж яхад одоо юу ямар характер гаргаад хизээ яах вэ гэдэг юм мэдлэг яаж олж авах вэ гэдэг олон зүйлийг бас танаас залуучууд сурдаг гэж харж байгаа. Тэгээд харилцсан ингэж нэг суралцаж
явал байгууллага ингээд нөгөө нэг орчин үеийн менежментийн хэвтэй тогтолцоо гэдэг тэр системээр таныг бол ингэж одоо доор ажиллаж байгаа менежерүүд, инженерүүдийг хөгжүүлдэг гэж миний хувьд бодоод байгаа. Тэгээд ер нь одоо миний дараагийн одоо нөгөө танаас асуух зүйл бол ингээд түрүүн бол байгууллагуудыг бид нэр үүсгэсэн талаар ярьсан те. За байгууллагуудыг үүсгээд мэдээж байгууллагуудын гол нөгөө нэг ашиг олгоч гэдэг юм үйл ажиллагаа явуулах юм чи төслүүд байгаа шүү дээ те. Тэгэхээр хүн болгоны ч юм уу одоо Улаанбаатарт байгаа хүмүүсийн дийлэнх нь мэдж байгаа төсөл бол энэ буян тухайн 1 2 гэдэг төсөл ялч юм те. Үнэхээр том бүтээн байгуулалт. Тэрийг бас таныг санаачилсан гэж сонсч байсан. Дээрэс нь бид хэд бас үлд нэг сервис центр гэдэг энэ гэр хорооллын дахин төлөвлөлт одоо хэрэгжиж эхэлсэн те. Тэрийг бас санаачилсан. Ер нь хот төлөвлөлт дундаа яг ийм стратеги гэх юм уу? Ирээдүйн стратегийг тодорхойлох ийм бодлогын төвшний төслүүдийг загвар болгож санаачлаад тэрийг тэгээд цаашаа ингэж олон дахин үржүүлж бүр газар авах гэх юм уу те. Босод хүмүүс ингээд нийтээрээ гоё хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар ер нь яг ингээд байгууллагатай болчлоо дараа нь ингээд төсөл олох гэдэг ажил нь эсвэл төслийг өөрсдөө үүсгэж хийх гэдэг ажил нь. Тэр хоёрын ялгааг нь та ер нь юу гэж боддог вэ? Төслийг ингээд тендерт ороод авсан дээр гэж бодож байна уу? Эсвэл өөрсдөө санаачлаад ингээд зах зээлээ бий болгоод хэрэгжүүлсэн дээр гэж бодож байна. Ер нь ингээд эхлээд энэ нөгөө зарчмын дээр хороодлын хууль байна шүү дээ тий. Нэстэ төргийн жишээлбэл сон гэдэг амьтныг хараад за энэ ингэж ямар нэгэн бит бас ингэж нисч болох юм байна сон шиг. Өөрөөр хэлбэл энэ айгүй тийм ховсгож инжтэй эдийн үзэл баримтлууд бол дандаа байгаль дээрээс авдаг. Цэцэг хараад зүй тогтлыг аваад зүй тогтлыг харж байгаа тий. Цэцэг голдоо одоо ингээд наран цэцэг гэхэд голдоо ингээд үржимстэй ингээд шаваарлагдсан. Тэгээ өчнөө бол дэлбэтэй байна шүү дээ тий. Тэгэхээр манай Улаанбаатар заавал одоо ингээд нэг голдоо шавцсан дэлбээг цэцэг байж болохгүй шүү дээ. Энэ цэцэг юм бол ингээд 5 10 20 одоо 100 дэлбэтэй байх хэвээр. Тэр дэлбээнүүд нь одоо төвөд тэжээж явах хэвээр. Ийм структуртэй байх хэвээр гэдэг ингээд хэрэг хот байгуулалтын зүгээс нь цэцгээр нь ингээд төсөөлөх юм бол навчаар нь ингээд төсөөлөх юм бол энэ чи бас нэг ийм багц тий. Тэгээд гоё харагддаг. Би даасан мөртлөө гоё харагддаг тий. Нэг навчид болгоно нь цэцгийн дэлбээ болгоно нүрэгтэй. Тэгсэн мөртлөө ийм багц гот чи ийм байх ёстой штэ гэж боддог. Тэр бодлуудаас юу гарч ирдэг вэ гэхээр энэ чи бид нар одоо тэгвэл энэ Улаанбаатар хот чи ингээд нэг төвлөрсөн инженерийн хангамжийн дээр шавчаад байдаг биш. Хэсэгсэн инженерийн хангамжтай энэ тэнд уулуудын амандах хөөрхөн хорооллууд төвүүдээс бүрдсэн төлөвлөлтөд илүү эрхэмлэх ёстой юм байна. Байгаль өөрөө юм байх чинь гэж бодоод явах жишээ нь. Ингээд зүгээр энийг олж хараад бодонгуудаа энэ үний чинь ингээд төсөл болгоод хэрэгжүүлэх мөнгөн төр ч юм уу дотны лэг ч юм уу одоо тэр чанзаа ч юм уу бидний эрхмэлдэг манай Батмөх шиг залуучуудад нөгөөдгөө чи хэлээд манайхаа ийм байвал зүгээр юм биш үү гэхээр нөгөөдөл чинь энэ идеянд өөрсдөө ингээд эдийг өөрсдөө цааш нь үргэлжлүүлж бодонгуудаа тэрэндээ өөрсдөө итгээд ингээд төсөл болгоод бичээл явж байгаа. Ийм процесс байнга явж байгаа миний хувьд бол. Тэгээ боён тухайг анх бид нар ярихад би анх ярьсан. Нэг номерд хамгийн анхны идея санааг ер нь энэ бат онцлогтой иргэд төрийн албан агчдын зориулж барилга барихгүй бол энэ одоо чөлөө зах зээл дээр судалж авах гэж бол эдгээр чинь байхгүй шүү дээ гэсэн бодлоос л ер нь эдэндээ зориулсан хороол ийм барилга барих юм төсөл яри байц гээл. Тэгээд ирээл одоо багтаа ярихаар баг бол наа чин айгуу зөв санаа шүү дээ. Энэ үн чинь ингээд төсөл болгоод бичээд ингээд зохих хүмүүсийн санд болгоод яадаг ч гэдгийг тий. Ингээ баг доороосоо дэмжээл нөгөө баг дээр ингээд бичигдсэн анх бичигдсэн санааг бол чи мэдж байгаа 416 гэдэг төсөл. 4 жилийн хугацаанд 16 мянган айлыг төрийн албаагч зориулж барья гэдэг төсөл анх санаанд орж ирээл. Тэр санаагаа багтаа ярингууд залуучууд дэмжээл төсөл болгож бичээл нөгөөдгийг аваачаал ингээл явж. Ер нь бол тийм түрүүний чиний хэлдгээр бид нар тэнгэр хард суух ёсгүй. Өөрснөө санаачлаад бусдад итгэн үнэмшүүлээд тэгээд өөрсөндөө буцаагаад ажил бий болох хэрэгтэй шүү дээ тий. Энийг л төсөл гэж байгаа юм. Тийм төсөл хийнэ гэж юу хэлдэг вэ гэхээр эдээ санаагаа олоод нөгөөдгөө итгэл үнэмшилтэй болгоод дараагаар шийдвэр гаргуулад тэгээд өөрсдөө хэрэгжүүлдэг. Ийм зүйлийг л цэвэр яг тэр төсөл гэж хэлж байгаа юм л да. Өөрсдөө ажлын бэр өөрсдөө ажлын бэр бий болгож байна. Баялаг бүтээж байна. Энэний үр дүн бол
жинхэнэ одоо сайн үрдэн байдаг гэдгийг буян тухай ч юм уу, сервис центр төсөл ч юм уу, бидний санаачилсан олон төслүүд одоо бидний яриад явж байгаа төслүүд тийм ээ. Ингээд батлаад байдаг. Одоо ингээд барилгын салбар хүчээр техник технологийн шинжлэгдээд, хөдөлмөрийн харилцаа шинжлэгдээд, хүмүүс нь хөдөлмөрийн зах зээл дээр өөрөө өөрсдөө ингээд зохион байгуулагдаад шинжлэгдээд явж итэл төрийн тогтолцоо нь шинжлэгдэхгүй, норм дүрмийн орчин нь шинжлэгдэхгүй, хууль эрх зүйн орчин шинжлэгдэхгүй бол гацдсан байгаа үстэй тийм ээ. Одоо тэгэхээр нэг төсөл хэрэгтэй болж эхэлж шүү дээ. Доор шинжлэгдсэн байгаа юмаа ингэж чадаа энэ хоёр тамины одоо наадах чинь ингэж хууль эрх зүйн талаас нь гарцыг нээж өгөхгүй наад чинь боогдсон ус шиг, үерийн ус шиг боллоо. Хаагаараа чамаагүй зад тавьж магадгүй. Одоо хэдүүлээ наадах чинь дадан болгоод замын гаргыг гэх мэтэр одоо ийм төслүүд бид нар бас яриад явж байгаа. Жилийн дараа ч юм уу энэ бол үзэл баримтал болоод хувирах жишээ нэл болох хэрэгтэй. Одоо тэгэхээр ерөн ингээд одоо жишээлбэл буян тухайг санаачлахад тодорхой асуудал байсан тийм. Асуудлыг олж хараад шийдэл санал болгосон. Сервис центр ч гэсэн ялгаагүй асуудал байсан. Шийдлийн судалж байгаад болоод буцаага санал болгосон. Саяны ярддаг дээр бас адилхан тийм. Одоо таны хийж байгаа ажил бол бас асуудал байна тийм. Шийдлийн олно. Шийдлийн олоод буцаага санал болгох. Буцаага тэгэхээр юмшүүлнэ. Тий. Тэгэхээр энэ дээр нөгөө миний ааны ярьсан энтерпренер сэтгэлгээний асуудал гол зарчим нэ тий. Тийм. Одоо миний бодлоор бол ингээл одоо Монгол улс болохгүй байх, бүтэхгүй байх, ийм ч асуудал байна, тийм ч асуудал байна гэж хүмүүс жигсаал зүглаа хийгээл ингээл айгүй хэцүү шүү дээ. Одоо нөхцөл байдал за Улаанбаатар хотын төгжрөл мөгжрөл гэдэг. Тэнгүүд нөгөө яг ийм үед энэ энтерпренер буюу яг саяных шиг ийм хандлагатай сэтгэлтэй хүмүүс олон байвал нэг асуудлыг барьж яваад шийдэл санал болгоод тэрнийхээ төлөө ингээд тууштай явал уул нь бол манай улс гоё хөгжих юм болов уу гэж миний хувьд бодоод. Тэгэхээр та ерөн энтерпренер сэтгэлгээ гэдгийг юу гэж боддог бай? Ер нь манай улсад энэ хүмүүс хэр олон байна гэж үзэж байна. Ер таны доор ажиллаж исэн хүмүүс ч гэдэг юм уу хэр олон байсан бэ? Ер нь их олон. Одоо ингээ би өөрөө мэдгүй салбартаа шилбэл чин бүрийн эмч гэдэг юм уу тийм ээ. Нэг эмчийн хувьд одоо ингээд тэгээ одоо бас чин бүрийн олон эмч нар байна л да. Бас тийм энтерпренер асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг олж хардаг. Олж харсан дээр одоо асуудлыг олж хардаг. Шийдлийг боловсруулад санал болгох чадамжтай. Санал болгоод нөгөөдгөө хэрэгжүүлэх чадамжтай. Ийм одоо хүмүүс бол манайд их олон шүү дээ. Гэхдээ энэ асуудлыг хараад бухимдаад байгаа бүлэг хүмүүс байхад энэ асуудлыг ингэж шийднэ гэдгийг шийдлийн хайгаад олж байгаа хүмүүс байна. Тэр олж байгаа хүмүүсээ дэмжиж гэнэ үү? Эсвэл тэр бүлэг шийдлийн харахгүй мөртлөө бухимдаад одоо асуудалтай бухимдаад явж байгаа хэсэг маастан захирагдаж гэнэ үү? Аль эсвэл нөгөөд шийдэл гаргагч нарыг нэг нудраг, нэг ханцуу, нэг савн дотор цуглуулад явж чадж гэнэ үү гэдгээс төрийн чадамж хамаарах юм шиг надад санагдаж байгаа юм. Ашил хүчрэх байгууллага байна МСС. МСС-ийн хамгийн давуу тал бол шийдэл гаргагч нарыг цуглуулж байгаа. Зохион байгуулалтанд ороод зохион байгуулалт. Ерөөсөө МСС-ийн гайхамшиг тэндэл баг. МСС бол бухимдсан асуудал олж харсан хүмүүсээ цуглуулдаг. Асуудлыг яаж шийдэх вэ гэдэг шийдлийг одоо хайгч нарыг тэрнийг одоо яг геологч шиг эрэл хийлж явдаг хүмүүсийг цуглуулдаг байхгүй юу. Тэгэхээр төрч гэсэн бас ингэж цуглуулад тэр шийдэл олгогч нарыг тийм ээ дэмжсэн бүр замбраагүй дэмжсэн бодлого явуулвал тэгэл улс орон гэж. Яг улс орон гэж хэрэглэхээр манай барилга дотор ер нь хэр олон байна вэ? Ялангуяа таны доор ч юм уу тантай ажиллаж исэн хамтрагч нараас ч гэх юм ер нь хэр ер нь яг одоо чамаас өсвөлээд байна л да. Тэгэхээр бас нөгөө тий хар цоож хагаад магтна гэдэг шиг. Ер нь бол магтах ёстой шинэ үе байна манайд. Тий шинэ үе. Тэр шинэ үе маань бол нөгөө хуучин захиргааны арга, захиргааны удирдлагын тогтолцоо тийм ээ нэг тийм төлөвлөлтийн арга марга хуучин одоо нэг тийм юмнаас бүгдээс ангид боловсроод ангид тэрнээс ангид одоо боловсрол эзэмшээд тэгээд орчин үеийн шин тогтолцооны аргаар сэтгэдэг болцсон тийм залуучуудын бүхэл бүтэн үе байна. За энэ үеийн тэргуунд бол одоо тэргуун игнэнд тэргуунд дээдлэн гэсэн үг шүү. Энэ үеийнхний тэргуун игнэнд бол одоо нэг 30 гаруй насны залуучууд та нар байна.
40-од насныхан манууд нэг юм саарл завсрын үеинд гарчулсан байдаг. Тий 50-од насныхан 50-60 насныхаа одоо миний үеийн хүртэлх үеийн хүмүүст бол нөгөө хатаагдсан чанар байдаг. 40-од насныханд саарл завсрын одоо 90 оны дутагдaltaй үеийн хүмүүс байна. Ингээд нэг 30-аад 30 гаруй насны та нарын үеийнхэн бол ингээд шинэ боловсролцсон өвчин байна. Барилгын салбарт. Энэ болсон өвчнүүд дотор л гэрэлгээгээ бидний хүсэл тэмүүлэл мөрөөдөл эднэр чадна гэсэн бодол бүх юм байна. Хоёрдугаарт энэ үеийнхэн бид нар чадна гэдгийг мэдсэн итгэцэн байна. За тэрний дараа бол одоо 25-аас доош насны шижгэнсэн та нараас галзуу залуучууд байна шүү дээ. Хэмжээс ирээдүйн тухай ярил Монголын ирээдүй, барилгын салбарын ирээдүйн тухай ярих юм бол угаасаа гайхамшигтай байна л да. Ер нь бол тийм. Та бол их өөдрөгөр төсөлж штэ тэгээ ирээдүй. Одоо жишээлбэл би танаас бараг жилийн өмнө жилээ бас асууж ирсэн л да. Ирээдүй гэхээр дахиад санаанд орчлоо. За хоёулаа цуг нэг сүүл явсан тий. Тэгээ очиод за миний хувьд бол яг сүүл анх удаа очисон учраас тэр инженерийн дэд хүч чугам сүлжээ хот төлөвлөлт за тэр эдийн засгийн чөлөөт ус гэдэг одоо үнэхээр атаархмаар гэх юм уу одоо халагламаар Монголын одоо би одоо Улаанбаатарт амьдарч байгаа хүний хувьд за арайчтай би бас арайч тэгж амьдарч яах ч гэжтэй гэж бодож байгаа байхгүй залууны хувьд тэгээд миний хувьд тухайн үед за би ямар ч гэсэн ингэж амьдарч байгаа ч гэсэн за цаашаа ингээд манай хүүхэд ч юм уу ингэж амьдрах байх боломжтой байд юм байна хэрвээ хичээвэл ингээд Солонгосын тэр сүүлийн хот байгальтай төвгийг харахад 1960 оноос хойш эрчимтэй өгдсөн харагдаад. Тэгэхээр та ерөн одоо Улаанбаатар хотын одоо одоогийн нөхцөл байдал болон за Улаанбаатар ч гэх юм уу те ерөн Монгол улсын хот төлөвлөлтийн одоогийн нөхцөл байдал за тодорхой юм ярил шууд Улаанбаатар дээр л бууж байна л та. Тэнд тулгараад байгаа асуудал болон ирээдүйд ямар төлөв байдалтай байна гэж харж байна. Сөүл өөрийнхөө өнөөгийн сөүл хүртэл бараг 100 жилийн түүх тулсан байх. Зовлон жаргалтай 100 жилийн түүхтийн дотор одоо хэцүү нь бол их дээлинг. Ер нь бол Сеул ч юм бол одоо нэг 67-8 оноос хойш л орчин үеийн хотын чиг хандлага руу явсан. Загчны тосгон шүү дээ. Уг нь бол их том ярил. Гэхдээ энэ сүүлийн энэ 40-50 жилийн дотор Сеул дэлхийн одоо хамгийн гоё хотуудын нэг болж ингэж хөгжлөө шүү дээ гэсэн. Тэгэхээр энэ дууд Сеул нэг 50 жил зарцуулсан байх гэж бодож байна би дотроо тий 50-60 жил зарцуулсан. Улаанбаатарт бол энэ 20 жил хангалттай. Яагаад 20 жил? 20 жилийн дараа Сеул шиг болно гэсэн үг. Энэ нь бол 2-3 ийм хүчин зүйлээр нотлогдож байгаа. Юу гэхээр бид нар өөрөө угаасаа хурдтай хөгжсөн хотуудын хөгжлийн түүхэн дээр хөгжиж байна. Сеулийн түүхэн дээр бид нар хөгжиж байгаа. Тэгэхээр бид нар чинь бүр дүүрсэн тэнэг хүмүүс биш учраас нөгөө Сеулийн түүхийг бол туршлага судлах маш сайн судалж байна. Одоо чамаас холоод бүгд сайн мэдчихэж тийм ер нь бол нүдэрээ үзсэн бүр тийм ээ. За өндөр үзэг Монгол хүн бараг байхгүй болчиход шүү дээ. Тийм бах. Тийм. Нэгдүгээр энэ бол өөрөө агуу том зүйл. За хоёрдугаар суур монголчуудын боловсрал байна. Энэ боловсрал бол манайхан ярьдаг задгай сэтгэлгээний боловсрал байгаа юм. Нүүждний соёл рэнжлээс уламжлалтай эрхчлөөдөө сэтгэдэг. Энэ бол эндхийн Монгол хүмүүс эндхийн ядуу хайрцагнаасаа гарцсан. Тий хайрцагнаас. Эндхийн хэмжээ жохоо сэтгэдэг. Чөлөө сэтгэлгээтэй хүмүүс. Одоо бид нар бол баг хайрцагнаасаа гарч ирээд байна шүү дээ өнөөдөр тий. Тэгээд одоо тийм Монголын ард түмэн өөрөө суураараа тийм өндөр босролтой хүмүүс тий. Босрол гэхээс илүү соёлтой, төрийн мундаг соёлтой, төр төсний мундаг соёлтой, нийгэмшлийн мундаг соёлтой, нэгэн зах дэлхийг захирч явсан хүмүүсийн мэддэгдэл учраас маш их сайн ийм суурьтай байна. За 3 дугаарт манайх бол геополитикийн асар их ажилтгaalтай байрлалд байж байгаа орн. Тий. Орос хят хоёрын хооронд дэлхийн олон туйлтай болж хувирж байгаа энэ цаг үед Орос хятадын дунд байж байгаа энэ орныхоо хувьдаа бол хязгааргүй боломжийн дунд байгаа. Өөрөөр хэлбэл хязгааргүй хоёр том зах зээлийн дотор нь байгаа ийм улс. Гэх мэт ийм хэд хэдэн том хүчин зүйлүүд бол Улаанбаатарыг маш богино хугацаанд хөгжих боломжийг хангаж. За хоёрдугаарт нь бид нар яг copy paste хийгээд авах айгүй боломжтой байна. Цэвэрлэн гудамжуудыг авцараад copy paste хийгээд авахтал ер нь
хангалттай байна шүү дээ. Барилгууд нь бол энд copy paste тэгээд одоо хийгээд байгаа шүү дээ. 20 жилийн дотор Улаанбаатар чи 2 дахин мэрэгчлээ шүү дээ. Тийм. Дандаа яа хараад байвал дандаа copy paste хийгээл айгу давгуу e-copy хийгээд байна шүү дээ. Тэгэхээр энэ e-copy чинь 10 жилийн дараагаад бүр гоё e-copy болно тийм ээ. Гэх мэтэр ингээд боломж нь Улаанбаатарт их байна. Гэтэ хамгийн агуу том боломжийг би түрүү хэллээ. Биднэрт олдож байгаа хамгийн агуу том боломж бол чиний үеийнхэн миний мэдхээр төлөөлөлдөр одоо Батмунх гэж юм уу чи ч юм уу Дотн Бэлэг гээд маш хүчрэх ийм залуу үе 30-аас 35-аас доош настай бүх юмыг ерөнхийд нь гадарчихсан ийм залуу үе бэлтгэгдсэн ийм боловсруучсан байна. Бараг 10,000 инженер байна. Тэгэхээр энэ өөрөө бол манай одоо Улаанбаатар 20 жилийн дараа сэвүүл шиг болно гэдэг юм батлах. Яг одоо ингээд жишээлбэл би тэр гадны айл нэг орноос ч юм уу, за урдаас ч юм уу, хойноос ч юм уу ямар нэгэн бүтээгдэхүүнийг ч юм уу барааг авчираад энд хэрэглэх. За бас нэг яг барилгын зургийг авчираад энэ зураг ч юм уу ямар нэг юм ингээд нэвтрүүлэхээр скол шинэ үйлдвэр ч юм уу те. Миний хувьд одоо ингэж бодоод байгаа юм л да. Бид нар бол үйлдвэрийг яг тэр чигээр нь авчирж болно. Угаасаа нөгөө бит зүйл учраас тэр бол ямар нэгэн төвөрлөлт асуудалгүй бол хүрээд ирэх боломжтой. А үйлдвэрлэлийг дагаж явдаг тэр удирдлагын соёл ч гэдэг юм уу те. Менежментийн арга барил за ажилчид одоо юу гэдэг тэрнтэй холбоотой асуудлуудыг манайх нэвтрүүлэх тал дээр бас жоохон арай тэр шууд нөгөө бүтээгдэхүүн оруулж ирж байгаа шиг тийм нэвтрүүлэлт бага хийж байгаа юм шиг харагдаад байгаа юм л да миний бодлоор. Тэгэхээр та тэрийг юу гэж харж байна вэ? Одоо яг бүтээгдэхүүнийг оруулаад ирсэн ч гэсэн бүтээгдэхүүнийг хийхийн тулд бас хийх ёстой менежмент процессууд байна гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тий. Эрдэнэ зүйл байдаг. Ямар ч тохиолдол байдаг. Ямар ч орон энийг тоолдог. Өөрөөр хэлбэл бусдаас ямар нэг юм копи хийхээр тийм үү? Хятад бол одоо копиг нь орно шүү дээ. Копид ч л хөгжсөн орно шүү дээ. Хулгайлагч. Хятад хуулбарлагч орно. Хулгайч орно. Муугаар нь хэлвэл тийм ээ. За. Гэхдээ хятад өнөөдөр дэлхийн 1 номерын хөгжилтэй орно шүү дээ. Эдийн засгийн хүч чадлаараа. Тий. Технологиороо ч гэсэн хятад өнөөдөр дэлхий дээр өсөлтгүйс хэмжээний орн болсон. Гэхдээ хятадууд бол хулгай хийсэн, копидсэн, тийм ээ. Копидод гачин муу юм хийсэн. Дэлхий дээр хамгийн чанаргүй одоо копи бараануудыг хятадууд хийдэг нэр одоо салаагүй л шүү дээ тэрнээс одоо тийм ээ. Тэгтээ хүмүүс аваад тэгээд дэлхий тэр жигээрээ муу хэлэл хятад юм хэрэглээ л. Тийм тийм. Ер нь эзэд копидж байгаа юм уу технологиг шилжүүлж авч байгаа үед тэр нөгөө BTM-ийг авчиж болдог, үйлдвэрийн нөөц хөрөмжийг авч болдог, соёлыг авч болдог. Соёлыг суралцах хэрэгтэй болдог. Харин тийм ээ тий. Тэгэхээр тэр суралцна гэдэг бол өөрөө цаг хугацааны асуудал. Тий тодорхой хугацаанд хамгийн муу байна. Тэгжээснаа суралцаад жаргал зовлон дээр сайжирна. Тэгж байгаа дараа нь стандартуудаа өндөр болгоод бүр сайжирна. Тэгээд копидог юм шиг мундаг сорно тийм ээ. Яг өөрсдөө нутагшуулж байгаа хугацаа нутагшуулах хүртэл. Тэгэхээр бид нар зүгээр энэ хугацаанд дотор байгаа юм. Одоо бид нар энэ хугацааны эхэн дээр буюу тэр муухан хэрэгжүүлж байгаа үе шатн дээр нь байгаа учраас бид нар өөрсдөө бас их шүүмжлээд байгаа юм. Тийм. Хоёрдугаарт нь Лондонд очиж үзчихэд Улаанбаатарыг шүүмжилж байгаа юм. Тэгэхээр Лондон 200 жилийн хөгжилтэй бод. Улаанбаатар 50 жилийн хөгжилгүй бат шүү дээ. Яг нарийн давал 50 жил үү? Тий, 50 жил болж байгаа юм. 360 жил босч байгаа би мэдж байгаа тэр ойлгож байгаа тий. Гэхдээ орчин үеийн мегаполис хотууд тавигдах шаардлагын хэмжээнд барилгачлалтын инженерийн хангамжийн ингээ тий. Энэ түүхээр бол Улаанбаатар 50-60 жилийн түүхтэй л. За үсрээл нэг тий. Энэ 60 оноос л ихсэн байхгүй. Тэгэж үзвэл бид нар одоо ингээд сайхан юмыг хуулаад тэгээд өөртөө ингээд тасах гээд Монголын нөхцөлд нутагшуулах гээд ингээд явж байгаа учраас тэр нөгөөд нэг туулах хэвээр юмыг туулаад одоохондоо ингээд хариуцлага муутай ч юм уу ингээд хийгээл ингээд байж байгаа. Дээр нь нэмээд бас эдийн засгийн нөгөөд чадамж бас хэмнэлэн л дээ. Тэгээ эдийн засгийн муутай жижигхэн орныхоо хувьд бас нэмийг хүчрэх болж хятад шиг хүчрэх болж чадахгүй шүү дээ тийм учраас тийм одоо төрөл бүрийн мега зорилтуудаас үүдэлтэй зовлонгууд л бидний явж байгаа болохоос биш Монгол хүнийхээ хувьд Монгол иргэдийнхээ хувьд Монгол төрийнхээ хувьд бол бид нар
маш өндөр зохион байгуулалттай, маш хурдан одоо дасан зохицож, маш хурдан хуулж улс орнуудын 50 жилд туулсан гацаа төвжрээг бид нар ердөөл 10 жилд, 20 жилд имхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрүүгээрээ бол гайхамшиг. Тийм одоо эдийн засаг гэхээр одоо бус одоо эдийн засаг өндөртэй ч юм уу тийм орнууд бол энэ дэд бүтцлүүгээ урьдчилаад хөрөнгө оруулаад тэгээд дэд бүтцийн дагаад нэг үйлчлэгээний төвч гэдэг юм уу суурьшлийн бүсүүд нь үүсэт юм гэж ойлгоод байгаа юм. Тэгэнгүүт манай улс ингээд одоо жишээлбэл дэд бүтцээр хөрөнгө маш бага оруулж байна гэж би дүгнж байгаа нэг факт нь болохоор цэвэрлэх байгууламжийн асуудал те. Одоо жишээ бид нар бол усаа зөвөр урсгаал явуулчт юм билээ шүү дээ. Урагшаа хэрглэжэл урсгаал гүний усыг баг дээшээ татаж гаргаж ирээд тэгээ урагшаа цэвэрлэж урсгаад байгаа юм л. Тэгэнгүүт бусад орнчин одоо бохроо дахин хэрглээд ингэж гүний усны нөөцөө одоо барьдаг ч юм уу эсвэл гүний усны нөөцгүй ч юм уу тийм улсууд байгаа тах шиг байгаа. Тэгэхээр та юу энэ одоо бид нар ч 2050 он гэхэд гүний усны хомсдолд орно ч гэдэг юм тиймэрхүү юмнууд яваад илээ л дээ. Яг инженер хүний хувьд Улаанбаатар хотод байгаа за инженерийн дэд бүтцийг одоо төлөвлөлтийг юу гэж харж байна. За ялангуяа тэр гүний цэвэрлэх байгууламж, гүний усны хэрэглээний тал дээр бас нөгөө хөрсний бохирдол бас давхар яригдана. Ер нь яг проблемуудаа бид нар ингээ харахаар хятадуудыг энтер, солонгосуудыг энтер сайн харж ямар байгаа юм. Тэдний түүхийг яг тэгвэл бид тэдний л туулсан замыг туулж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид яг тэдний шиг туулна. Тэгэхээр одоо нэг 50 жилийн өмнө бол хятадууд чинь тараншин амьдарч ирсэн шүү дээ. Нөхөн гэрт. Тий. 30 жилийн өмнө миний мэдэх хятадууд бол хөх тайлан өмдтэй л байсан. Тэгээд гачин үйлдвэрүүд барьцсан одоо үйлдвэрүүд нь одоо дэлхийн бүр хамгийн хоцрогдсон стандарттай агаар орчин бохирдуулдаг аимшигтай 30 жилийн өмнө шүү дээ. Тэгэхэд би мэддэг, очдог, үздэг байлаа, хардаг байлаа тий. Одоо хятад ямар болсон бэ гэдэг асуудал их өөр. Солонгосууд яг адилхан 30 жилийн өмнө өвснөгөө буслахж идэл явж байсан улсууд. Тий. Тэгээ одоо бол солонгос хүний тухай ярих юм бол аимшигтай шүү дээ. Өмнө солонгос хүмүүс бол дэлхийн хүн шүү дээ, тийм ээ. Амар улс шүү дээ, тий. Одоо Азийг бас дэлхийд таниулж байгаа. Тий, таниулж байгаа. Тэгээ эдгээр бол 40 жилийн өмнө бол өвснөгөө буслахж идэл юу цэвэр ус яаж бүгд цэвэрлэх юм бэ? Усны нөөц барьдаг тийм ямар ч проблемгүй. Далай руугаан сутгаал далай байгаагийн боёнд тийм ээ. Цэвэрлэлийн бүх бохрыг далай руу сутгаал амьдарч ирсэн улсууд шүү дээ. Яг уу тий одоо манайх бас тийм үедээ явж байна. Манайд проблем байгаа гэхдээ нэг том онцлог байна. Монголчуудын нэг том давуу тал байна л да. Бид нар одоо проблемуудаа маш хурдан бүлгэлж байна. Маш хурдан шийдэж дүгнэж байна гэдэг. Бид бол өсгөлэн байхыг байсан. Өсгөлэн чинь 3 төрлийн өсгөлэн байгаа шүү дээ. Хоол ундны өсгөлөн, оюун санааны өсгөлөн, эрхчлөөний өсгөлөн. Бид нар одоо хоол ундны өсгөлөнгөөс улстай яран гарсан. Манайд өсгөлөн байхгүй шийдсэн. Оюун санааны өсгөлөн манайд байхгүй болсон. Бид нар дэлхийд нээлттэй хүмүүс болсон. Дэлхийн үз юу ард бүгдийг юу өсч мөрөж байгаа юм бол бид нар мөрөж. Эрхчлөөний өсгөлөн болсон. Одоо бид эмхлэх, цэгцлэх, эренблэх ажлууд руугаа л орж байгаа. Тэгэд энэ орж байгаа юм дээр бид нар их сайн орж яана л доо. Жишээлбэл бид нар эхлээд уул уурхаагаа эренблээд авч ийн тийм ээ. Одоо ингээд уул уурхаагаа юмнуудыг гаргаж байгаа баахан мөнгө татах юм шүү дээ. Одоо гол юм бид нар гаргаж чадах ганц юм Монгол ганцхан байгаа нь уул уурхаан байлиг. Тэрийг яаж гаргах аргаа бид нар амар олж байгаа. Олоод авцсан. Амар олж байгаа. Одоо нөгөө дэлхийн 3 дахь тийм ээ нөхрийг оруулчих шүү дээ. 90 тоног оруулчих чинь. 5 талхайг одоо ингээд бас балж өгч чинь тийм ээ алж өгч шүү дээ. Манайхан зөвл хийж шүү дээ. Ер нь ингээ уул уурхаагаа гаргаад эндээс асар хэмжээний суур мөнгө татах юм бол сайн хийж байгаа. Одоо энэнийхээ дараа бид нар эрен бэлж эхэлж байна л да. Хөдөө аж ахуйгаа хөгжиж эхэлж байна тийм ээ. 888 үйлдвэргээд алтан хувийг хэд чинь одоо ингээд дотоодын барилгын салбарын нийт барилгын материалын 77% нь өөртөө үйлдвэрлэдэг болчихж чинь сайн муу хамаагүй эхлээд сайн чанартай муу чанартай хамаагүй үйлдвэрлэлд эхэлж чинь. Чанар бол стандартын асуудал ш дараа нь тавьдаг. Тийм. Техникээр одоо ингээд цэвэрлэх байгууламжуудыг энэ хамраас хятадын югаар Улаанбаатарт цэвэрлэх байгууламж бариад эхэлж шүү дээ тийм ээ. Энэний дараа бид нар туул тэрэлжийн усан санг бариад эхэлнэ. Гэх мэтэр хэрэг туул тэрэлжийн усан санг бариад 300 жилийн Улаанбаатарын усны проблем шууд шийдэгдэн тийм ээ. Гэх мэтэр
ирэмбэр нь ямаа зөв шийдэж байгаа нь энэ бас үндэсний тэр нэг ноён зан нэг нэгээр нь барьж аваад шийдэж явж байна тийм. Энэ талаас нь авч үзэх юм бол гайхамшигтай гэж бодож байна би ер нь. Тэгэхээр хүмүүс ингээд Монголоо харахтаа хоёр том алдаа гаргаад байна л да. Заримдаа чийж гаргадаг л да. Бусдад харьцуул. Түүхэн хөгжлийн үе шаттай харьцуулдаггүй. Эсвэл бусад орны түүхэн хөгжлийн үе шаттай харьцуулдаггүй л дээ бид нар. Шууд үр дүнтэй одоо байгаа үр дүнтэй харьцуулаад байдаг нь бидний сэтгэлгээний тийм алдаа гарах нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Ер нь ингээд томоор нь харах юм бол гэж би ярих дуртай та тиймийг томоор нь харж эхлээд үзье. Томоор нь харуул бид нар одоо зөв хийж байгаа биз? Нэг нэгээр нь барь. Ерөнхийдөө ингээд аман дээр толцсон гэж ярьдэн шүү дээ тий. Яг ингээд толгойг нь авах гэдсэн асуудлаа эхэлж шийдээ дараа нь нэг жижигхэн асуудлуудаа ороо явж байгаа гэж би жамдаг юм лээ. Ардчлалын үед эхэллээ гэж 90 он эхлэхэд. Монголчууд эдийн засгийн ардчлалыг улс төрийн ажилтан цуг хийгээ хийж байгаа байхгүй юу? Зэрэг үү? Зэрэг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн шууд зах зээл шилжүүлээд олон намын системд орчих байгаа байхгүй юу? Гэтэл бид нартай адилхан зах зээл байсан орон аль нэг нь хийсэн байдаг. Хятад жишээлбэл улс төрийн ардчлал байхгүй, эдийн засгийн ардчлалтаар. Үзбекүүд бол аль нь ч байхгүй, диктатуртай улсууд. Барууны одоо зүүн Европын орнууд хүртэл иймэрхүү шин чанартай байна. Польшоос бусдна. Гэхдээ монголчууд бол одоо яг харьцангуй зүүн Европын орнуудтай адилхан эдийн засгийн ардчлал одоо улс төрийн ардчлал гэдэг зэрэг хийгээд явсан байдаг. Энэ дээр плюс монголчууд шууд гадаад паспорт өгч байгаа байхгүй бүх хүндээ. Энд чинь юу хэлж байгаа эхэлж байгаа вэхээр зэрэг эн чинь нөгөө эрхчлээ олгочихж байгаа шүү дээ. Дэлхийгээр тэнэл одоо монголчууд шиг дэлхийгээр тэнэл одоо валж шүү дээ. Ингээд ингэсэн хүмүүс чинь хүмүүжиж байгаа хүн 20 жил. Дэлхий ямар амьдардаг бид нар ямар амьдардаг чинь ингээд жишээд үзсээ суулж байгаа шүү дээ. Одоо чинь гадны боловсрал гээл бас манайд бид нар чинь гадны боловсрал дээгүүр үнэлэгдэж байна. Одоо энэ чинь хүчээр албаар ингээд гадны боловсролыг дээгүүр нэг хэсэг үнэлээд яваад байна шүү дээ. Цаг нь ирэхээр дотоодын одоо хүмүүс юу гэдгийг одоо мөнгөн төр ч юм уу дотны үлгч юм уу 40 эдэн настай болоод улс орныхаа өргөл дээр баттай суугаад ирэхээр бид нар зөвхөн гадны боловсролыг шүтгэ болчих шүү дээ. Тэгнэ баг. Тий. Гэх мэтэр ингээд бид нар юмыг бол зөв ирэмбтэй нэгийг уйсан, тэжээсэн, татж унах нөхцөлгүйгээр ингээд зөв ирэмблээл улс төр хийгээл яваад байгаа. Энэ нь монголчуудын бас нөгөө төрд 2000 жилийн төрд ёсны мундаг уламжлалтай ясмаханд нь суудсан ухааны хур байгаа л да. Тэгэл одоо заримдаа манайхын гинэн манай залуучууд энэ төр киргизүүд Монголоос оролцоод одоо өнгө төвсгөлд ороод хулгай дээрэм хийгээд улсаал тондог юмд суралцж гин гэж яриа л энэ тийм ээ. Гэхдээ үнээр гэдэг бол Монголын ардчлалаас суралцах юм амар ихтэй. Монголын эдийн засгийн ардчлалаас суралцах юм амар ихтэй. Тэгээд энэ 20 жилийн дотор хөл дээрээ босдог бол унтсан байсан улс үндэстэн 20 жилийн дотор хөл дээрээ босно гэдэг бол тэр болгон улс үндэстэн заяагаад байдгүй хувьд байна. Одоо бид нар Узбекүүдээс, Киргизүүдээс, Тажикуудаас, Туркменүүдээс, тэр үтгээр Өрмөнүүдээс, Польшуудаас илүү бахархах чадамжтай улсаар болцсон гэж байна. Дэлхий ч одоо хөөе Монголоо гэдэг болчиход байна шүү. Арай том сэдв ярьчихвоо яа. Тэглээ. За хоёулаа юу яа. Ерөнхийдөө бол маш нөгөө түрүүний ярьдгээр том дүр зургаар нь ярьлаа тийм. Тэнгүүт одоо яг нөгөө манай энэ ярьцлагын маань үзэж байгаа инженер ч юм уу эсвэл нэг ерөнхий барилга руу ингээд оръё, барилга төрөнг оруулъя гэж бодож байгаа хүмүүс зориулж жоохон яриа л да тийм. Жишээлбэл одоо түрүүн бол ерөнхий төлөв байдал бол ерөн бүтээн байгуулалт бид нар бол ингээд ирээдүйд одоо аль нэг одоо сөвөл шиг ч юм уу тийм өндөр хөгжилтэй болохын тулд маш их бүтээн байгуулалт хийх орон зай тэнд харагдаж байна гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр энд яг барилгачид одоо тухайлбал барилгачид дундаа одоо би гэх юм уу те тухайн хүн ямар одоо үүрэгтэй ирээдүйд хэн болох вэ гэдэг нь одоо сонгож эхлүүлж байгаа бизнес ч юм уу ажиллаж байгаа ажлаас нь шууд шалтгаална гэж бодож байгаа. Тэгэхээр та хоёрын одоо ингээд барилга ийм бизнес эрхэлж байгаа хүмүүс за барилга үйл хөдлөх хөрөнгөний салбар руу хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст за ерөнхийдөө бол ингээд хандлага бол ийм байна. Энэ тал дээр бол бид нар ойрын хэдэн жил ингээд өсөлттэй бүтээн байгуулалт хийх хэрэггүй шүү гэдэг тийм таамаглал гэх юм уу яг тийм статистикт нэг яахгүйгээр таны нэг одоо өнгөрсөн тулсан туршлагыг ирээдүйн харах
нэг үзэл байгаа шүү дээ. Тэрэн дээр үндэслээд тэр яг юу гэж ажиглагдаж байна? Энэ эхлэх юм ихтэй байна л да. Энэ миний хувьд бол. За эхлээд ахаад нэг юм хоёлаа нэг юм дандаа компакт болгож ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн эхлээд залуу хүн би барилгын салбарт байж байгаа өөрөө барилгын салбарт байж байгаа залуу хүн хамгийн эхлээд өөрийгөө зөв шийдэх хэрэгтэй. Шийднэ. Би карьерийн байх юм уу? Хүн байх юм уу? Барилгын салбартаа карьер менежмент хийх юм уу? Бизнес хийх юм уу? Тийм ээ? Үйлчилгээ хийх юм уу гэдгийг амар сайн тодорхойлсон байх хэрэгтэй. Итгэл үнэмшлийн хувьд энд би хэн бэ гэдгийг би энэ барилгын салбарт ямар оролцогч байх вэ гэдгийг шийдэх нь хамгийн эхлээд чухал. Инженер хүний хувьд. За би барилгын салбарт одоо ингээд бичиг саасны хүн бай, карьерийн хүн бай, алуун тушаал тийм ээ төрийн бодлогыг хэрэгжүүлэгч хүн бай гэвэл энэ чиглэлээр боловсрох хэрэгтэй. Эрдэмтэн байж гэвэл анханасаа. Эсвэл шаврын инженер буюу би яг үйлдвэрлэл дотор баяа угаасаа. Гэвэл тэр би үйлдвэрлэл дотор баяа гэдгийг сонгох хэрэгтэй. Энийг ягаад анхалж хийж байгаа вэ гэхээр ер нь барилгын инженерүүд бол ингэж ойлгодог. Би одоо тэрийг сураад, энийг сураад, тэрийг сураад, бүгдийг сураад би нэг мундаг хүн болъё гэж боддог. Ийм зүйл бол амьдрал дээр эзэж байдаггүй. Энийг бол ингэж бодож болохгүй. Тийм учраас анханасаа энэ чиг хандлагын зөв тогтоох нь бол залуу барилгын инженерийн хамгийн чухал асуудал. За нөгөө нэг тал нь барилгын салбар бол нийт Монголд орж байгаа хөрөнгө оруулалтын ерөөсөө энэ дэрж байгаа бүх мөнгөний 3.1-ийг эргүүлж байгаа газар шүү дээ. Тийм дотоодын нийлэлт гэдэг нь ингээд 4% байл. Ямар амар бизнес байгаа вэ гэдэг нь бол ойлгомжтой байгаа байхгүй юу? Энийг бол зөв ойлгох хэрэгтэй. Тийм учраас за би одоо барилгын салбарт ийм байя гэдэг юм тодорхойлохын тулд бас дараагийн нэг өмнөд тавьж байгаа зүйл нь барилгын салбарт чинь эмчч байдаг, цовлогч барилгын салбарт ажилладаг, тийм ээ? Хэрэгцээтэй байдаг, тийм ээ? Ер нь бол тийм шүү дээ. Барилгын инженер барилгын мэргэжилтэд ажиллаж байгаа барилгын салбар гэж ойлгож шүү дээ. Тэгэхээр энэ барилгын салбар гэдэг чинь бүх төрлийн тийм кластер оролцож байгаа шүү дээ. Тэгэхээр ийм өргөн хүрээтэй явагдаж байгаа бизнес дотор анханасаа өөрийнхөө суурийг зөв тавих хэрэгтэй. Одоо жишээлбэл сүлжээгээ би одоо ямар нөхцөлд ажиллах вэ, юу хийх вэ гэдгийг зөв тодорхойлох. Энэ удаа залуу барилгын инженерүүдийн хувьд бол амар чухал зүйл байгаа юм. Тэгэхээр манай барилгат бол одоо надтай цуг ажиллаад одоо барилгын салбарт бизнес эрхлээд явж байгаа 47-8 залуу инженерүүд байна. Тэгэхээр энэ залуу өөрсдийн бизнесийг үүсгээд явж байгаа тийм. Энэ 47-8 одоо салбарын 47-8 байгууллагуудын тал хувь нь бол угсралтын салбарт бизнес эрхэлж байна. Тал хувь нь болохоор зэрэг дизайны салбарт бизнес эрхэлж байна. Тал хувь нь болохоор барилгын мэдээлэл технологийн салбарт бас нэг 7-8 залуучууд явж байна. Тал нь болохоор зэрэг катерингтэй холбоотой ажлууд хийгээд явж байгаа залуучууд байна. Ховц, сунар хийдэг, хоолунд үйлчлэгээ, барилгын салбарт үйлчлэгээний бизнес хийгээд явж байгаа. Гэх мэтэр ингээд ийм олон одоо оролцогч нараас бүрэлдэж яадаг үйлдвэрлэлийн процесс шүү дээ барилгач өөрөө тийм ээ. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн процессын алинд нь оролцох вэ гэдгийг өөр айгүй сайн тодорхойлох хэрэгтэй гэсэн үгээ гэж ингэж бодож байгаа. За зах зээлийн нөхцөл байдал нь бол ямар байна вэ? Бид нар ирээдүйд бид нарт яаж харагдаж байна вэ гэвэл одоо байж болох хамгийн том гэрэлтэж харагдаж байна. Ягаад гэвэл ойрын хугацаанд манай дэд үтсийн бүх томоохон бүтээн байгуулалтууд эхэлж байна. Эхэлсэн байна. Эхлэхээр бэлтгэгдэж байна. Гэрээстүүд нь олон улсын түвшиндээ одоо бүр яригдаад, хэлэгдээд, шийдэгдээд явж байна. За дээр нэмээд бид нар одоо орон сууцны шинэ бодлого, төрийн шинэ бодлого хэрэгжүүлээ. Хүн болгоныг орон сууцтай болгоё. Орон сууцны чанарыг 100% өөрчлөе. Модон жорлон, тийм ээ, нөхөн жорлон, зөөврийн ус энэ бүхнийг өөрчлөе. Ойрын 4 жилд одоо энд өөрчлөхөд асар их хэмжээний хөрөнгө оруулалтууд орох гэж байна. Тийм 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр гэдээ ярьж байгаа тийм ч нэг хоногоо биш. Залуучууд яриад байгаа шиг тийм ч биш холын зорилт биш болж хуурж байна. Энэ л бол төр бүгдээрээ бүх төвшний төрийн байгууллагуудын бодол тийм ээ бодлого
зохицуулаад бүх юм чиглэж эхэлж байна. Тийм учраас ойрын жилүүд бол барилгын салбарт маш том бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Ялангуяа бага болон дунд бизнес эрхэлж байгаа барилгын залуучуудын хувьд бол энэ одоо бизнес маш их нээлттэй болохоор байна. Тэгэхээр одоо нөгөө миний дараагийн нэг яг таныг ярьж байгаа бодогдож байгаа зүйл нь ийм байна. Одоо хүн ингээд сонгоно гэж штэ тэ өөрөө хал руу орго. Тэгэхээр яг хүн таныг харахад бол ингээд дуртай юм хийгээд ингээд ажилласаа кайф аваад ингээд ажиллаад байгаа тийм инженер мэргэжилтэй энтерпренер харагдаад байгаа байхгүй миний нүдэнд бол. Тэнгүүт зарим хүмүүс бас ажилдаа дургуйч хүмүүс байна те. Тэгсэн мөртлөө ингээд хийгээ яваад идэх ч юм уу. Ер нь хүн ингээд өөрийнхөө карьерийг төлөвлөхдөө ч юм уу яг юун дээр өөрийнхөө өөртөө ярина шүү дээ нөгөө тухайн хүн чинь. Тэгэхээр би бол нэг номон дээрээс тухайн хүний хүсэл эрмэлзэл өөрийнх нь ур чадвар тэгээ тэрийг худалдаж авах хэрэгцээтэй байдал гурван огтлцол дээр тэр бизнесийн орон зай гэх юм уу тэр орох ёстой орон зай нь харагддгаа гэж уншиж байсан. Тэгэхээр таны туршлагын хувьд та ер нь яг яаж сонгож барилга руу орж исэн юм бэ? Ер нь яг тийм гурван юмны огцлол гэж ингээд ярьдаг. Хүн ер нь гэхдээ жишээлбэл 15 жилийн өмнө ч юм уу 20 жилийн өмнө ч юм уу одоо чивдэр үргэлж хэрэгжилж байгаа савлсан цэвэр усыг савлаад зарж исэн бизнес эрхэлж исэн хүмүүс эднэр шиг тэнэг хүмүүс байхгүй. Юу гэж Монгол цэвэр ус авд юм бэ? Карантин цэвэр ус, туулын гол цэврээр олсч байна. Савлсан цэвэр ус авдаг тэнэг хүн хаа байсан ингээд ярьж исэн юм шүү дээ. Бүр тэр үед бол өстой элегдогч болоод одоо цэвэр усгүйгээр Монгол хүний амьдралыг төсөөлөх ямарч боломжгүй шүү дээ. Тэ цэвэр ус мангар том бизнес болж өөрсөн шүү дээ. Ер нь хүний барь чадaltaй болгодог юм бол ихтгэл үнэмшил. Одоо чи би чадна гэж бодцсон байгаа учраас чи амар ихтгэл үнэмшилтэй ажил хийж байгаа байхгүй юу? Танаас биш хэдэн төгрөг орж байгаа нь одоо чамд сонирн биш байгаа. За. Сонирн юу байгаа вөхөр чи энийг би чадах юм байна, энэ болох юм байна гэдээ амар итгэжсэн байгаад л бүх барь, бүх чадал байгаа. Тэгэхээр сонгох гэхээр чи юу сонгох ёстой вэ? Чи итгэж байгаа юмаа сонгох ёстой. Би чадна гэж бодож байгаа юмаа сонгох ёстой. Ойлгомжтой тийм. Энэ ирээдүйд ийм болох ёстой гэж одоо итгэсэн үзэж байгаа. Тэр юмаа хийж байгаа. Гарцаагүй итгэж байгаа юмаа л сонгох. Чи итгэж байгаа үстэй. Тийм. Би бол тийм гарт. Гэтэ бас би ч нөгөө нэг төрний ярьдгаар ур чадвар тэгээд хүмүүс тэр нь хэрэгцээтэй байна уу гэдэг. Гурыг л харж үзье. Одоо чи хийж байгаа юмаа яаж хийхээ мэдж байгаа. Хүмүүст юу хэрэгтэйг мэдж байгаа. Тэрийг яаж хийх үү гэдгээ мэдж байгаа тийм үү? Чадна гэдэгтээ амар ихтгэлтэй байгаа шүү дээ. Би гэхдээ яг одоогийн үр дүнгээр тийм одоо балансан дээр нь ингээд юм авч үзвэл бид нар одоо яг зөв хийж байгаа уу гэдэг хоёр чинь бол бас цаг хугацааны критериэр авч үзвэл жаахан юу асуудал шүү дээ. Одоо өчигдрийн битэрийн маргаан гэхтэл одоо байна шүү дээ. Хандлагаа өөрчлөхгүй бол бид нар бас зарим тохиолдолд өөрийнхөө хандлагыг туйлын зөвлөд итгэжсэн байгаа тохиолдолд өөртөө автод хийж чадахгүй болох нь шүү дээ. Тэрүүн шиг ер нь хүн итгээгүй юм хийх хэрэггүй. Итгээгүй юм гэдэг бол хүний хүсээгүй юм. Хүсэж байгаа юм гэдэг бол хүн итгэж тэрийг хүсдэг байхгүй. Тэгэхээр хүсэж байгаа юм хийя гэдэг нь би нэг чадандаа гэдээ итгэжсэн хүний л ажил байх хэвээр. Тэгэхээр чамайг одоо үргэлж үнэн зөв юм хэлүүлдэг юм бол чиний итгэл үнэмшил. Чиний хүсэл тэмүүлээд байгаа юм чинь суур нөгөө цаана гол үзүүлэлт даанны нь юу байгаа вэхээр чи тэрийг болно гэж итгэжсэн байгаа л байгаа. Би бас нэг юм ажиглаад байгаа нь одоо тууштай байдал шүү дээ. Ер нь нэг юмд ингээ хүн тодорхой хугацааны турш тууштай ингээд хичээл зүтгэлтэй байвал тэр нь амжилтанд хүрэх нь гарцаагүй юм байна гэдгийг одоо аксиом гэж ойлгоо. Яг дээрэс нь тийм тууштай байх үндэс нь бол хүний итгэл үнэмшил байдаг юм байна гэж байна. Тэгэхээр бол таны ярьж байгаатай бол санал нийлж байна л да тийм. За хоёулагийн яриа бол бас нэлээд хугацаа өнгөрчлөө. Одоо ерөнхийдөө сүүлийн хэдэн минут хоёулаа юунд зориулж ярихыг хүсэж байна гэхээр одоо тэр түрүүн нөгөө барилгат одоо бүтээн байгуулалт ихсэж байгаа, хөрөнгө оруулалт ихсэж байгаа гэсэн. Тэгэхээр манай тулгамдж байгаа яг одоо 2020 онд 2019 онд ч тулгамдж байсан энэ асуудал чинь нөгөө ажиллах хүчний асуудал те. Яг нарийн мэргэжилтэй ажилчднуудын за магадгүй инженер техникийн ажилчдын
ур чадвар байж болох юм те. Ер нь ингээд ажиллах хүч, боловсон хүчний асуудлыг ингээд ярихаар бид нар зайлшгүй тэр хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлдэг техникүүд, за аргачлалууд, инновацийг ер нь энэ бүтээн байгуулалтад зэрэгцүүлээд нөгөө нэвтрүүлэх бас шаардлагатай болж байна гэж үзэж байна л та. Тэгэхээр яг одоогийн байдлаар таны ажил дээр ч юм уу эсвэл таны хамтрагчид ямар инновацийг энэ барилгын салбарт нэвтрүүлж байна вэ? Нэвтрүүлэхээр зэхэж байна вэ? Ер нь бид нар инновац гэхээр яг юу гэж ойлгвол барилгад илүү тохирохгүй байл гэж асуумаар. Тий. Бас гоё асуулт. Одоо нэг барилгын бүх компаниудад толгомж байгаа ажлууд ажилчин байхгүй. Ажилчин олддоггүй. Ажил. Угаасаа хүн байхгүй, ажиллах хүн байхгүй. Ийм болчиход байна. Нөгөө талаас нь харж үзвэл Монголын барилгын салбарт ажилладаг ажилчид хэн нэгний оролцоогүйгээр өөрөөсөө туршлага хуримтлуулах чармаар өөрсдийгөө орчин үеийн өндөр боловсролтой ажилчин болгочихсон. Ажилчин өөрийгөө ажилчин болгоцсон жинхэнэ одоо мэргэжлийн. Одоо Монголд хамгийн өндөр зэрэглэлийн шилэн фасад чинь байна уу? Байна. Хамгийн өндөр зэрэглэлийн паркет чинь байна уу? Байна. Монголд энэ ажлыг хамгийн ур чадвартай хийдэг хүмүүс байна. Бүгд өөрсдөө хийж сурсан. Хэн нэгэн том техникум, месүүд сургаагүй. Өөрсдөө сурцсан. Өөрөөсөө автыг тэгээд өөрсдөө ингээ боловсролтой ажилчин болгочихсон бүхэлдээ айран байна. Нөгөө талаас нь бол ажилтг хүн гасаа байдгүй байна гэдэг чинь. Айран байгаа ч гэсэн. Тий. Тэгэнгүүт захирлууд юу гэж ярьж байгаа хүн олдохгүй байна гэж ярьж байгаа. Одоо энэ нөгөөд инновацийн юундаа байх хэрэгтэй вэ гэхээр маш өндөр мэргэжилтэй ажилчид байгаа мó байна. Монголд ямар ч ажлыг хийж чадах чадамжтай ямар ч мэргэжлийн ажилчид Монголд бий. Нэг талаас нь харахаар тийм байгаас. Нөгөө талаас нь харахаар угаасаа хүн олдохгүй нэг гэдэг шүү дээ. Үнэн хаа байгаа юм бэ? Үнэн инновацт байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр өндөр мэргэжлийнхаа ажилчдыг авч ажилуулдаг чадамж бүхий структур байхгүй учраас л нэг талдаа болохоор мэргэжлийн сайн ажилчтай, нөгөө талдаа болохоор хөнгүү юм шиг харагдаад байна. Одоо үнэн хэрэг дээр юм бол хамгийн сайн инновац одоо юу байж болох вэ гэхээр барилгын компаниуд ийм их мундаг мэргэжсэн хүмүүсээ ажиллах, тийм ажилуулах, тийм механизмыг бүрдүүлэх асуудал байгаа юм. Тэрнээс биш Монголд хүн ажиллах сонирхолгүй болцсон, ажиллах хүнгүй болцсон биш. Тийм ээ. Монголд мэргэжлийн ажилчингүй болцсон биш. Маш чадварлаг мэргэжлийн айран байна. Энэ айран чинь яагаад ажиллахгүй байгаа юм бэ гэхээр тэр яагаад гэдэг асуултанд нь хариулт олохыг л бид нар одоо хүсэж шүү дээ. Одоо тэнцэнхэн энтерпренеурууд гарч ирээд за ийм мэргэжлийн өндөр ажилчтай ийм төвшөнд ажилладаг, ийм нөхцөл, ийм механизм бүрдүүлээд ажиллаул яг гэвэл айран бэлэн байгаа. Одоо яг тийм чадвартай ажилчдыг илрүүлээд тохирсон ажилт нь ингээд тасралтгүйгээр ч юм уу. Манай барилгач нь улирлын хамааралтай гэдэг шүү дээ. Жишээлбэл нэг шилэн фасадны одоо ажиллах бригад гэх юм уу те. Илрүүлээд компаниудад тасралтгүйгээр ингэж жилжингээ бүтээн ажил хийгээд тэгээд жилийн эцэст бүх ажлууд нь дуустдаг тийм тогтолцоол хэрэгтэй өнөж. Тийм. Одоо тэгээд хэрвээ чийч ма одоо энийг сонсоод сууж байгаа нэг залуу инженер амар сэргэлэн залуу инженер байх юм бол энэ хэрэгцээг олж харах хэрэгтэй байхгүй юу? Нэг талд нь мангарах мэргэжлийн мундаг чадварлаг ажилчид байгаа гэдэг. Нөгөө талд нь ажил хийх гэсэн тийм ээ ажил олдохгүй байна, ажилтдахгүй байна, ажилчин олж байгаа ч гэсэн барилгын компаниудын захирлууд байгаа дээ шүү дээ. Одоо энэ хоёрын чинь хооронд солонгосуудын жирийн нэрлдэг саамшил буюу хөдөлмөр зуучлалын асар өндөр түвшний хариуцлагатай хөдөлмөр зуучлалт хэрэгтэй болцсон байгаа. Тэгэхээр Монголын барилгын салбарын ажил хүчин бол зах зээлийн харилцаанд тохирсон зохион байгуулалтанд орцсон. Баригад, тэнмэл баригад гэж нэрлэнэ үү, хэсэг гэж нэрлэнэ үү, тавуул аруулаа ингээд мэрэгшээд, мэрэгчлэрээ нийлээд тэрүүгээр ажил хийгээ сурцсан, тэрүүгээрээ тийм ээ бусдаас хараад бишээр гэрээгээр ажил хийгээ сурдаг контракторууд болоо сурцсан. Тийм ажилчин байна. Ажил хүчний байна. Тийм ээ. Нөгөө талд нь энэ ажил хүчний чинь авч ажилуулах ийм сонирхолтой ажилчдаар өсчихсэн баригад компаниуд байна. Тийм ээ. Гэхдээ холболтой одоо холболт байхгүй юу? Тэгчээд би нэг Монголиас сууж байхгүй юу? Ажилчид нь болохоор эдгээр цалингаа өгдөггүйгээд. Тийм ээ. Нөгөө баригадууд компаниуд нь болохоор ажилчин байхгүй гэдэг ингээд
А үнийн хэрэг дээр бол тийм байгаа үстэй. Энэ яг асуудлыг барьж аваад юу хийж байгаа юм байхгүй одоо. Байхгүй болохоор ингээд хоёр талдаа маанахтаа сууж байгаа үстэй. Одоо тэгэхээр энүүнийг зохион байгуулдаг тийм орчин үеийн чадварлаг саамжлалын тогтолцоо, хөдөлмөр зуршлын тогтолцоог бий болгож, тийм компанийг бий болгож ирсэн залуу бол алхны. Энэ зах зээл дээр цөм авах нь шүү. Платформ маягийн. Тийм платформ байна уу? Зүгээр шууд ингээд механик ийм хөдөлмөр зуршлын алба байна уу, компани байна уу, эсвэл одоо интернетээр ийм платформ дээр ийм үйл ажиллагаа явуулна уу? Гэхдээ нөгөө ийм хариуцлагатай л ийм холбогч энэ хоёрын хооронд байхгүй шүү. Яг над модель дээр чи харангуут яг нэг оролцож байгаа гурван тал харилцсан үр ашигтай айгүй төгс модель баг гараад ирлээ шүү дээ. Нэг талд ажил хайж байгаа хүмүүс байна. Гэхдээ цалингийн шаардлагатай хангахгүй байна тийм. За нөгөө талд нь нөгөө ажил олгогч буюу ажил хийлгэмээр байгаа хүмүүс байна. Тэгээд дунд талд нь энэ хоёрыг холбодог хүн байна. За энэ ажил болчвол одоо ажил болчвол тодорхой хувиас нөгөө зуучлалтаа өгдөг юм ингээд хоорондоо ингээд тохироод ашиг ингээд бас гой хуваагаад явуул тийм. Нэг талдаа эдгээр цалингаа өгөхгүйгээд айдсан мэрэгжлийн ажилчид байна. Нөгөө талдаа ажил хаяад явчихна гэж айгаад мөнгөний одоо гүйцэд өгдөггүй компаниуд байна шүү. Энэ хоёрын чинь хооронд фангар том хэрэгцээ байгаа үстэй. Тэгээ энэ чинь ханган биелүүлэгч этгээд л одоо Монголын барилгын салбарт байхгүй байгаа байхгүй. Инженерийнхын талаас нь авч үзэхээр бас юм. Саяны миний зөвлөгөөн дээр хэлсэн үг бол тийм байгаа юм. Нэг талаасаа захиалагч гоё барилга бариулмаар байдаг. Нэг талаасаа гүйцэтгэгч юмаа хийгээд бас нэг айтайхан үнэлгээтэйгээр юмаа хийж өгөөд тэгээ хийсэн юмнахаа хүсийг нэг айтайхан авчмаар байдаг. Тийм ээ. Гэтэл энэ хоёр чинь эвцэлдэхгүй хоорондоо тийм үү? Хоёр антагонист хоёр үзэл бодолтой хүмүүс шүү дээ. Тийм ээ. Хоёулаа адилхан хямдхан барилга барих гэсэн сонирхолтой бүлэг шүү дээ. Гүйцэтгэгч. Нэг нь болохоор хямдхан юм бариул чи нөгөөт нь нэг нь болохоор хямдхан шиг мөнгө айтайхан шиг юм хийж ихэнд бол айтайхан шиг цалинтай ажиллаж гэсэн тийм. Тэгэхээр яг нөгөө хөдөлмөрийн зах зээлтэй ч адилхан ийм антагонист байсуурууд байгаа байхгүй юу? Захиалагч нь болохоор аль болох бага мөнгөөр яаж сайн юм хэлгэж авах уу гэд ингээд хүний махыг зулгаах гэж сууж шít. Нөгөө талд нь болохоор тийм нөгөө талд нь болохоор бас хамгийн бага зардлаар яаж энэ ажлыг хийж өгөөд ахиухан мөнгө авах вэ гэд бодож байгаа гүйцэтгэж байна шít. Яаж ахиухан хөлсөөр энийг хийгээд өгөх вэ гэж тий. Тэнгүүд дахиад энэ хоёр чинь өөрсдөө бол антагонист учраас ингээд дунд нь заавал эрзэн инженер шиг юм хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Холбогч. Тийм. Тэрийг баруунд бол консалтингийн тогтолцоо гэж нэрлэдэг. Зөвхөн ажил үйлчлэгээний тогтолцоо заавал энэ хоёрын дунд хэрэгтэй байгаа байхгүй. Хөндлөнгийн оролцоо эвлэрүүл. Энэ одоо хоёр талын ашиг сонирхлыг нэг цэг дээр уулзуулдаг консалтингийн тогтолцоо Монголын барилгын салбарт байхгүй байгаа учраас чанар муутай барилгууд барьж байгаа байхгүй. Эцсийн дүнд. Яг л энэ хоёр чинь хоёулаа хамтхан барилга барих сонирхолтой байгаа байхгүй. Гүйцэтгэгч чинь авсан мөнгнөөс ихэнх талын өөртөө авчаад үлдсэн бага мөнгөөр нь ажилчтай ажиллах сонирхолтой байна гэсэн үг шүү дээ. Зардлыг баг гаргаад. Тэгэнгүүт захиалагч нь хөлсийн баг өгөх. Тэгэнгүүт нэг зардал баг гарах сонирхолтой хүмүүс ч улам л зардал гаргахаар чанар л онно шүү дээ. Ийм байгаа учраас энийг захиалагчийг хамаагүй зардлыг хэмнүүлэх гэж зүтгүүлээд байдаггүй. Гүйцэтгэгч баг зардлаар энэ ажлыг хийлгдэггүй хяндаг, хооронд нь уйдаг хариуцлагын тогтолцооны механизм бол тэр консалтингийн тогтолцоо, зөвлөх ажил үйлсийн тогтолцоо. Энэ нь Монголд байхгүй байгаатай холбоотой барилгын чанар унаж байгаа. Хөдөлмөрийн зах зээл чинь бас тийм байгаа биз? Холбогч байна. За тэгэхээр ингэж ойлголоо. Ерөнхийдөө одоо ямар нэгэн одоо ажил үйлчлэгээ хийх гэж байгаа тохиолдолд ерөн аливаа байгууллага цаашаа ингээд тасралтгүй хөгжөөд он удаан жил үйл ажиллагаа явуулахын тулд инновацийн асуудлыг тасралтгүй өөр дээр хэрэгжүүлж явах хэрэгтэй. Тэгээд манай одоо барилгын салбарт байгаа нэвтрүүлж болох нэг инновацийн жишээ нь ерөөсөө л энэ зуучлалын асуудал, зөвлөг үйлчилгээний асуудал байна. Яг тийм. Инновацийн хувьд ингэж ойлголоо. За тэгээд хоёулаа ерөнхийдөө сүүлийн асуултаа ярилцъя гэж бодож байна. За бид сүүлийнх ч гэсэн хоёулаа яана баха одоо танаас авах мэдээлэл юм уу, мэдлэг танаас дамжуулж авах одоо хүмүүс төргмөр байгаа мэдлэг бол нэг ганц 2 цаг яваад дуусчихгүй хангалтгүй учраас дахиад нэг хэдэн дугаарын дараа ч юм уу, нэг 10 дугаарын дараа ч юм уу
таныг дахиж урина гэж бодож байна. Гэхдээ бас танд магадгүй бас түрүүний хариултууд дээр жоохон дутуу өгсөн ч юм уу, эсвэл би таны яриаг таслаад ярьсан ч юм уу юмнууд байгаа. Дээрээс нь та илүү залуучуудад хүргэмээр өөр тийм одоо зөвлөмж байвал сүүлийн энэ хэдэн минутанд тэрийг манай сонсогчдод зориулаад өгөөч гэж хүсэж байна. Яг хамгийн түрүүнд одоо энэ подкастыг сонсогч нар бол техникийн мэргэжилтэй хүмүүс, барилгын инженерүүд, барилгын салбарт ажилладаг хүмүүс илүү их хүрэх байх гэж бодож байгаа. Тийм учраас инженерүүдтэй хамтсан 2-3 ийм зүйлүүдийг хэлмээр байна. За битүүрийн ярианы донд гарсан нотлогдсон нэг зүйл бол нэгдүгээр тууштай байх. Тууштай байх гэдэг нь өөрөө тууштай байх хэрэгтэй. Би барилгын инженер юм бол сэтгэл үнэмшилтэй байна. Би одоо нэгдүгээр мэс заслын эмчч биш, багшч биш, хуульчч биш. Би барилгын инженер хүн юм чинь. Өөрөө тэр барилгын инженер эрдэнэт гэдэгтэй тууштай хандах хэрэгтэй. Тэ? Тэгэхгүй одоо шантраад, ухраад 2-доод 3-доод 8 хийгээд ирээнлээс жинс зөөгөөд ингээд явж байгаа тийм барилгын инженерүүдтэй бол одоо нэг их зөвлөөл яриад ингээл тийм ээ ингээд байх юм бол байхгүй. Тэр бол хүмүүсийн өөрсдөө сонгоод болдог. Хүний хамгийн том агуу чанар бол өөртөө үнж байх, өөрийнхөө эзэмсэн мэрэгжилд эцэнтэй тууштай байх гэдэг нь энэ бол нэгдүгээр ийм шаардлага. Хоёрдугаарт яг би энэ залуу инженерүүдтэй байнга ярьдаг нэг юм бол инженер хүн бол зохиогч байж болохгүй. Тэ? Зохиолч байж болохгүй. Юмыг зохиодог байж болохгүй. Бид нар бол тодорхой хэмжээний технологийн дүрм, тодорхой хэмжээний технологийн шаардлага, тодорхой хэмжээнд логик ийм шинжлэх ухаанд захирагдж амьдрах хэрэгтэй хүмүүс байдаг. Тийм учраас барилгын инженер хүнд өөрийнхөө амьдралд нэвт одоо ингээд дадлагжуулах юм бол тэр чанар байна. Ямиг зохиодоггүй. Хотлоо одоо ингэж шин дүрм гаргадаггүй. Тэр нь технологи, тийм ээ, шинжлэх ухаан, норматив, тийм үү? Тухайн орнд үйлчилж байгаа барилгын норм дүрмийн хүрээнд бид нар асуудлаа ярьж шийддэг. Ийм байх явдал бол барилгын инженерүүдийн амар том дадлын нэг. Ийм дадал одоо инженерүүд их суудаггүй, уддаг. Тийм учраас одоо ингээд барилгын тухай ярихаараа талбай дээр одоо барилгын хяналт явж байхдаа дандаа өөрийнхөө дүрмийг гаргах тулгаад нөгөө удирдлаганд ажиллаж байгаа байгууллагууд нь тэрийг үл ойлгоод тийм энэ ч одоо өнөөдөр ирээд нэг юм маргааш ирээд нэг юм яриад байдаг. Гэх мэт тэр ийм байгаа учраас инженер хүний дүрм одоо хоёр дахь том дүрм бол энэ баг. За яг хав 3 дахьын та нар хүлээж авахгүй байж болно. Гэхдээ инженер хүнд нэг том чанар байх хэрэгтэй гэж би боддог. Тэр нь зоосон нөхөр харахгүй байх. Зоосон одоо юм болгоны мөнгө гэж. Тийм, юм болгоны мөнгө гэж үзэхгүй байх. Энэ дадлал бол инженер хүний чухал. Яагаад гэвэл ингэж хандаж сурвал технологийн захиалгыг хотод захирагдаж сурна. Тэгэхгүй одоо нэг захиалагч нөхөрж байна уу? Нэг барилга бариулах гэсэн нөхөр зоосон нөхөр харсны төлөө инженер хүн бүх юмыг зоосон нөхөр хараад явбал барилга чанартай болохгүй шүү дээ, тийм. Энэ утгаар нь хэлж байгаа. Тийм нөлөөлөлт бага. Тийм нөлөөлөлт бага автдаг техникийн хүн байх хэрэгтэй шүү гэдэг. Мэргэжлийн хүн гэдэг утгаараа ийм зөвлөмжүүдийг бас залуу инженерүүд хүргэе гэж бодож байгаа. За баярлалаа. За тэгээд энэ удаагийн дугаараар ерөнхийдөө бид нэр түрүүн ярьсанчлан одоо барилгын салбарт удаан жил ажиллаж маш их бүтээн байгуулалтанд оролцсон Монгол Улсын зөвлөх инженер Гавьяат барилгач Эрдэнэ Нотгойг урьж оролцууллаа. За мэдээж бид нэр энэ хүрээд энэ удаагийн дугаараар ингээд энэ ярилцлага төгсөж байгаа ч гэсэн дараагийн удаа бид дахин Эрдэнэ Нот цагтаа ярилцах болно. Тэр үед хэрвээ та бүгд одоо асууж тодруулмаар зүйл байгаа бол доотлын хэсэгт комент үлдээгээрэй. За мөн түүнчлэн тэр одоо бидний дараах болон өмнөх энэ оруулж байгаа подкаст бичлэгүүдийг үзье гэвэл манай сувг дээр subscribe хийрэй гэж хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа.